UFC компани үргэлж тодорхой төрлийн тулаанчдыг аварга олгож нүүр царайгаа болгохыг хүсдэг. Сонирхолтой тулааны юм аяг цэвэр цэмцэр дүр төрхийг агуулсан бизнес таштай тулаанчдыг. Гэхдээ энэ шаардлага Шон Стрикленд хизээч нийцэж байгаагүй. Тэр үзүүштэй тулаан ядгүй, супер очиг ажилтгүй. Ярддаг зүйлс нь ямар ч үйлдвэргүй, өдөө атгсан хэм маягтай байдаг. Do you believe fat shaming is okay if the person you're fat shaming is someone you love? I think fat shaming is always okay. Тим ч учраас UFC-д 19 тулаан хийсэн ч түнд нэг ч удаа 17 үзэх боломж олдоогүй юм. Гэхдээ UFC 293-д түнд 17 тулдах боломж олдсон ч бүх боломж түүний эсрэг байсан. Ялангуяа дэлхийн хамгийн шилдэг тулаанчдын нэг болох Израиль Адесаны эсрэг энэ тулаан ямар ч өрсөлдөөнгүй дуусах ёстой байлаа. Гэвч тулаан бидний төсөөлж байсан стресс өөрөөсөн. Тэр хэний ч төсөөлөөгүй зүйлийг бодит болгосон юм. Тиймээс энэ удаа амжилтлаг боломжтой болгосон Шон Стрикленд талаар байх болно. Ингээд бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө бидний дэмжиж лайк, subscribe дараарай. Баярлалаа. Маш олон тулаанчдын амьдралыг сөхөж харуул тэд нар хүүхд насндаа хит ядуу эсвэл эцэгхэн салсан байдаг. Гэхдээ Шон Стрикленд тийм байгаагүй. Аав ээж нь ажил төрөлтөө дажгүй мөнгө олцдог айл байсан. Харамсалтай нэг гэр бүлийн нэг асуудал нь хүчрхийл байлаа. Эцэг нь дандаа уудаг, харт амх хэргэлдэг. Уухаар эхнэр хүүхдээ зодсон чинь бие болон сэтгэл зүйн дамд үзүүлдэг байв. Шон Стрикленд бүр ээжигээ хамгаалахын тулд аавгаа толгой гитараа зохиж дараа нь гэрээсээ зүхтаа цагдаа дуудсан гэдэг. Тэр аавгаа жинхэнэ мангас гэж боддог байсан. Like growing up, my dad was like the boogeyman. The scariest thing in my life. Тиймээс тэр өвөдөг холбоо тогтоож ойр дотн байх болсон. Даан ч өвөн түнд неонацист үзэл санаа суулгаж дахин нугаасан. Ингэснээр Шон арчин хүчрхийлэгч цэцгээс нацист өөр шилжсэн тул өсвөр насндаа бүр их ууртай жившүүрт нэгэн болсон байлаа. Энэ их уур илэн үзэн ядалтаас болж Шон 9 дуурайгтээ сургуулаасаа өгцөн. Тиймээс ээж нь түүнийг уур уцаараа гаргаж өөрийн асуудлуудаа шийдээсэй гэж хүсэн холимог талааны бэлтгэл хамруулсан юм. UFC-ийн анхны тэмцээнүүдэд дуртай байсан Шон бэлтгэл хийсэн эхний өдрөөсөө л холимог талааны урлагт дурласан. Амьдралаа хизээж мэдэрч байгаагүй аз жаргал амар амгалан тулааны спортоос мэдэрсэн. Энэ мэдрэмж түүний мэргэжлийн тулаанч болох хүсэл тэмүүллийг насааж өгсөн гэдэг. Улмаар 17 наснда мэргэжлийн анхны тулаанаа King of the Cage холбоонд хийж маш амжилттай тулдаж 5 дараалж яллаа. Сохор зоосчгүй байсан болохоор мөнгөтэй болохын тулд өнөө давхар хүртэл тулдаж явсан. Тулдаж байхдаа тэр нэг ч ялгаатай 9-0 рекордтой болж холбооныхоо дундчингийн аваргалсан. Дараа нь бүсээ 3 удаа амжилттай хамгаалсаар UFC-д нэгдсэн билээ. Шон Стрикленд 2014 онд UFC-д орчиход түнд ямар нэг хүлээлт байгаагүй. Тэр зүгээр л өөрийгөө батлах хүсдэг байдаг л нэг ялгатаагүй тулаанчтай нэг байсан. Гэхдээ Шон UFC 171 дээр өөрийгөө харуулж өрсөлдөгч эхний үед боож ялан сайн эхэл тавьсан. Дараа нь Люк Барнато хуваагдсан саналаар ялсан ч бүх медиа сэтгүүлч нар түүнийг ялгцсан гэж үзсэн. Тиймээс энэ ялалт түнд бага зэрэг эргэлзэх шалтгаан болж өгсөн. Эргэлзээний үнэн болж Стрикленд ялах ёстой байсан өрсөлдөгч болох Сантьяго Понсонибод 30-27 гэсэн нэгдсэн саналаар ялгцсан. Энэ түүний замлын анхны ялалт болсон. Гэхдээ тэрэ бууж өглөө дараагийн 3 тулаандаа дараалж ялж өөрийгөө баг хүмүүс таниулж чадсан юм. Гэхдээ Чансаны тулаанч болох болоогүй юм байна гэдэг ирээдүйн хагас тунчингийн аварга Камаро Усман харуулсан. Усман түүний бүх талаараа илүүрсэн. Ялалтын цувралт зогссон тул Стрикленд Корт Маккетэд тулцсан. Энэ тулаанд болсон хачирхалтай мөч гэвэл онооны арсыг буруу дуудаж тэнцээ гэж зарласан. Ladies and gentlemen, this bout is a majority draw. Дараа нь алдааг заснаар Стрикленд нэгдсэн саналаар ялгч болсон. Гэвч Элизе Залески dos Santos түүний эргэлттэй толгой өршөлтөд дуусгаж хамгийн анхны нокаут залгалтыг авсуулсан. Улмаар UFC дэх гэрээнийхээ сүүлийн тулаанаа Нортон Талиб эсрэг хийж 2 дуурайг дуусгаж мэдээлэл хийсэн билээ. Ингэснээр Шон Стрикленд UFC-д 10 тулаандаа 7-3 гэсэн амжилттай боллоо. Уг нь дажгүй амжилт гаргасан ч гэсэн сүүлийн 4 тулаандаа 2-2 байсан тул түүний замл өсөгч уруудагч нэг л гацсан байдалтай байлаа. Өөрийн моментумаа алдсан ч гэсэн Шон Стрикленд UFC-д байхыг хүсэж байв. UFC-д тулдаж байвал Чансаны тулаанч байх гэсэн хамаагүй хинтэж ясан тулдна гэдэг мэдгдсэн. I will fight somebody who's ranked. I will fight somebody who's not ranked, a newcomer. I don't care. Гэвч түүний ирээдүйд маш тав гинтийн үйл явдал болсон юм. Бэлтгэлээ дараа тайлж явахдаа мотоцикл ослт орсон. 3 цаг ухаангүй байж од эмгэлтээс ирж өдөгний хаалганд орсон. Хэдхэн сарын дараа зүгээр болно гэж байсан ч бодсоос урт хугацаа өнгөрсөн. Зарим эмчнэр дахиж битгий тулд гэж зөвлөсөн гэдэг. Гэхдээ Шон Стрикленд бууж өглөө UFC-гийн эмчнэрийн багийн тусламжтайгаар октагонд эргэж чадсан юм. Хэд энэ осол түүний замлын 2 жилийг авч утсан ч тэр өөртөө адил тулд хүсэл эрмэлзэл уран зөгөө дүүрэн байлаа. 2020 онд UFC-д эргэж эхний тулаандаа өгн Wellington турнментэд тулдах хуваартай байсан ч турн ковидоос олж тулаанаа цуцалж Джек Маршман орлогоор болсон. Тэгсэн ч Шон Стрикленд өөрийгөө ирсэн гэдгийг харуулж шүүгч нэгдсэн салаар яллаа. Энэ ялтын хараас ердөө 2 7 оны дараа Брэнд Аллентай тулдаж 2 дуурайг дуусгасан. Нэмээд шилдэг гүйцэтгэлийн бонусыг авсан. Үргэлжлүүлээд Кристоф Жотко, Рэй Холл, Джек Хермансон нарыг ялж Чансаны 4 хүртэл бичигдэж эхэллээ. Мотоциклийн ослоос хойш Шон Стрикленд 5 дараалж ялж дунжингийн элит тулаанчдын нэгдсэн юм. Мөн UFC 276 ивэнтийн үнцэн хэсэгт багтаж анх удаа хэвлэлийн уралд оролцохоор болсон.
Энэ ивентийг Израиль Адесана Jared Kenner-ээр толгойлж байсан ч Sean Strickland ивент толгойлж байгаа аятаа хэвлэн урлыг удирдсан юм. Давхар дунд жингийн аврагч бас өдөөд амтсан. No man that beats off the cartoons is gonna beat me. Тиймээс энэ дулаандаа ялчвал түүнд аврагын төлөө өрсөлдөх боломж гарч ирэх байлаа. Гэхдээ түүний энэ удаагийн өрсөлдөгч бол том барьцил залуу байсан юм. Шинээр орж ирсэн кикбоксод болох Alex Pereira UFC-д 2 тулаанд ялалт байгуулсан ч компани түүнийг өндөр үнэлж Sean Strickland-ийн эсрэг тулдуулах болсон. Sean Strickland-ийн хувьд Pereira-тай харьцуулахад туршлага хамаагүй илүү байсан тул ял магадлал түүнд очсон. Нэмээд Strickland моментумаас сэргэж 6 дараалж ялсан амжилттай байсан ч Alex Pereira-гийн зүүн гар түүнээс илүү онцгой байлаа. Тулаан ердөө 2 минут 30 секундэд дууссан юм. Дараа нь 12 сард Jared Kenner хуваагцсан саналаар ялагдсан. Дараалсан ялагдал амснаар Strickland-ийн моментум дахин унтглаа. Ийм үед их температурт ялахын тулд илүү амархан тулаан авч бэлтгэлтэй тулдахыг хичээдэг. Харин Sean Strickland эсрэгээр богино дуудлага авч насвартай Имамовтой хагас хүнчинд тулдсан юм. Эрсдэл өндөртэй байсан ч Strickland Имамовыг илүүх гэж шүүгц нэгдсэн саналаар яллаа. Дараа нь дахин чансанд бичигддүү тулаанчд боломж олгож Абус Магомедов 2 дугаар дуусгаж үзэгчдэд өөрийгөө хэн бэ гэдээ дахин сануулсан билээ. By TKO Strickland! Ихтэл түнд аврагын тулаан авчихгүй л байлаа. Түүний октогоноос гадна бие авч яваа байдал мөн бусад хилдэг зүйлсэн түүний UFC брендийг авч явахад тохиромжгүй гэж үзэж байв. You are an infection. You are the definition of weakness. Гэхдээ Dricus Duplessis UFC 293 тулдах боломжгүй болсноор Sean Strickland боломж гарчихсан юм. Харин түүний өрсөлдөгч бол бүсээ 5 удаа амжилттай хамгаалсан. Мөн өмнөх тулаанд төс гэмээр тулдаж Pereira нокаутаар ялсан Израиль Адесана байсан тул Fenu түүнээс юу ч хүлээгээгүй. Бооцон сайтууд хүртэл easy ялах магадлалыг хасах 660 гэж өгсөн. Учир нь 2 тулаантын замдлыг цаасан дээр харуул асар ол зөрүүтэй. Нэг нь Anderson Silva гэмчинд яригдах хамгийн агуу дунд жингийн тулаанчдын нэг бол нөгөө тэр төвчний талан чүрч очихоогүй хүн байсан юм. Гэхдээ тулаан гэдэг зүйл цаасан дээр биш, октогон дотор шийдэгддэг. Мэргэжлийн тулаан гэдэг зүйл нийт цогцолд нэг мөчөж шийдэгдэх тул бүх зүйл боломжтой юм. Яг ийм сэтгэл зүйтэй Sean Strickland октогоноор орсноор тулаан эхэллээ. Ийс өөртөө адил зайгаа ирж хөлмөд автлах бол Strickland урагшилж шулуун цогцолтуудаа өгөв. Үе ихний дүүнүүд яг ийм байдалтай явсан. Гэвч үе дуусаад 30 секунд хүлээд байхад Strickland үзэгчдийн шоконд орж ихний үеийг хаасан юм. Энээс цааш болсон үйл явдал зүгээр лижитийн гэмээр байсан. Easy шиг хилдэг босоо тулаачи 5 үеийн турш зодож 49-46 гэсэн нэгдсэн саналаар ялж шинэ авраг боллоо. Энэ үйл Sean Strickland-ийн амьдралыг эргцүүлж харвал түүнд авраг болох ямар ч боломж байгаагүй. Хүүхд насндаа согтуу эцсийн зодууруулж, өсвөр наснда нацист болж сургуулиасаа өвдөж, эдийн наснда мотоциклээ ослолж замдлынхаа 2 жилийг алдсан. Гэхдээ Sean Strickland бууж өгөлгүй эргэн ирж өөрийн хүсэл тэмүүлэх ачаар боломжгүй бүтээж UFC-г авруулж чадсан. Хэрвээ Sean Strickland-ийн амьдрал кино байсан бол хамгийн аз жаргалтай төгсгөлөөр төгсөх байлаа. Гэвч бодит байдал арай өөр гэсэн. Авраг олсноос хойш 4 сарын дараа Dricus Duplessis-тэй тулдах болсон юм. Хоёр тулаанч харилцаа маш хурц сойж UFC 296-гийн үеэр хоорондоо зодолтой чимцэн. Хилам дайсаг нийтлэгтэй энэ тулаан 297 үед шилдэг тулаанаас шалгарсан ч хуваагцсан саналаар Sean Strickland авраг бүсээ харамсалтайгаар алдсан. Миний хувьд энэ тулааны ялагч Sean Strickland байсан ч 3 шүгч 2 надаас өөр бодолтой байлаа. Бүсээ алдсныхаа дараа Sean UFC 302-т Paulo Costa-тай маш үзүүшгүй тулаан үзүүлсэн. Тулааны турш Sean илүү нээсэн ч нэг шүгч 49-46 гэсэн оног Costa дурч Strickland-ийг нэлээд сандраагаад авсан. Энэ шүлэн Dana White ч ууртай байсан. That guy should never ref a big fight again. They should kick him back down to the minor leagues. Costa ялсан болохоор Sean DDP-гээс өмнөх ялагч хариугаа авах хүсэж байлаа. Өмнөх тулаанд өөрийгөө ялсан гэж үзсэн тул даага нэхэж дахин удаа тулдахаар болов. Энэ тулаанд өмнөхөөс илүү ирж хүчтэй тулдана гэсэн хүлээлттэй байсан ч Strickland үзэгчдийнхээ урмыг хуулсан. 5 үе дайдаж алдсан гэж зарласан ч нөгөө л өөдөртөө Sean Strickland гарч ирж DDP-д 5 үе зодулсан. Энэ ялагдлын дараа Fenu түүнээс ямар нэг зүйл хүлээхээ болсон юм. Мөн нөхцөл байдал ууланд ордож Strickland Tough Enough ивентэд тулдсан тулаанч зохиж 6 сар мэргэжлийн тулаан хэрхээ асуулсан. Хориг дуусныхаа дараа 2026 оны 2 дугаар сард Anthony Hernandez-тэй Houston-д тулдах болсон. Энэ тулаанд уг нь Hernandez Strickland-ийг дуусгаж аврагууд өрсөлдөөнөөс хасна гэж маш олон Fenu таамаглаж байсан. Харин Strickland өөр бодолтой байж болоогүй шүү гэдгээ бидэнд харуулж Hernandez-ийг 3 дугаар дуусгаж мэдээлэл хийсэн юм. Алдаа гаргалгүй маш цэвэрхэн тулдаж Hernandez-ийн 8 дараас ялтын цувралыг зогсоосон билээ. Ингэснээр Хамза Чимаевтай UFC 328 даврагын төлөө тулдах хэрэгтэй боллоо. Эндээс Sean Strickland ямар чанга тамирчин байдгийг харж болно. Хэдий аврагын имижийг бүрдүүлдэг тулаанч гэсэн тэр хинээс ч айдгүй хизээж хинтэж хамаагүй тулдахад бэлэн байдаг. Олдсон боломж бүрийг тулдалд ашиглаж чадсанаар тэр алдсан аврагын бүсээ дахин авах боломжтой боллоо. Харин ялж чадахгүй гэдэг нь хамгийн том асуулт болж үлдээд байна. Чимаевд Strickland-ийг 2 ялсан DDP-г 5 үеийн турш илүүрсэн. Тим ч учраас бооцооны сайтууд Чимаевт ялах магадлалын хасах 590 гэж өгсөн.
Өөрөөр хэлбэл Стриклэндэд ялах боломж бараг л байхгүй. Чимаа шиг нэг ч ялагдаагүй догшин тулаанч барилдааны хамгаалж илүүхэд ялна гэдэг олон тулаанчдын зүуд мөрөөдөл болоод байгаа. Гэхдээ Шон Стриклэндэд энэ үзэгдлийг бодит болгож чадах нэг шалтгаан бий. Тэр ялах боломжийг тулаан болгондоо хамгийн аюултай хөлбөрөөр гаргаж тулдаг тул маш олон фэнүүтүүд итгэж найцах хിവэрэ байгаа юм. Тэр нэг удаа боломжийг бүтээж UFC-г авах болсон. Дахиад бол чадах болов. Та бүхэн комментс өөрсдөө бодлоо болцаарай. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Энэ тулаан яаж дууссан бэ? Шон Стриклэнд бол хамгийн чанга сэтгэлийн хаттай тамирчтай нэг юм. Хэдийсээ аврах гэж дурсагдахгүй ч тэр ямар ч нөхцөл бууж өгдөггүй дээрээ фэнүүдэд дурсагдах болно. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.